Санкт Петербургийн соёлын хороо. Санкт Петербургийн Рерихийн улсын гэр бүлийн музей хүрээлэн. Супер 8 студ үзүүлж байна. Балчир хүүхэд ахуйгасаа л энэтхэгтэй даалт холбоотой байлаа. Манай эдлэн газрын Извара хэмээх нэрийг тагоор санскрит үг гэсэн байдаг. Анхны дурсамжаа саная л да. Хамгийн анхны. Тэр л анхны дурсамж донд эртний зураг бий. Наран жаргах уул. Нэг харахнаа Канченжага уулал байна шүү дээ. Хаанаас хэрхэн гараад ирэв? Заналгүй зэвсэггүй дээрэмгүйгээр зөвхөн тэр гоо сайхны хаалгыг тогшино. Нэргүй их оршихын сувд эрднийг бүтэн сэтгэлээр шүүртэхэд бид бэлэн. Николай Рерих. Цаг хугацаа ба орон зайг дамжсан нь. Николай Рерихийн Төв Азийн экспедицийн мөрөөр. Бараг хагас зууны дараа сая нэг Николай Рерихийн амьдралын зам тэрнийг эцэст нь энэтхэг төвд Гямлан бэлд авчирлаа. Энэхүү гайхалтай аялал тэрээр бүхэнтэй учрав. Үхлийн сорилт, уран зургийн мэлмээ, нууц урвалт заллинч байсан. Бас итгэлт нөхөдтэй учран худал хуурмгийн ард гарч хөгжин дэвших шин санаа оноо олж илрүүлв. Бид ч бас өнөөдөр Рерихийн замаар явж үзье. Өнгөрсөн 100 руу өнгийн өнөөдрийг хүртэлх хугацааг нь харж ертөнцийн мэлмийг нь зүн совинг нь ойлгохыг хичээе. 1920 онд Рерихийн гэр бүл Лондоноос Нью-Йорк руу нүүжээ. Учир нь Николай Константинович гэнтийн маш сонирхолтой саналыг Америкаас хүлээн авав. 3 жилийн турш бараг бүх мужийн 29 хотод үзэсгэлэнгээ гаргаж лекцээ унших санал. Тэрнээс гадна Чикагогийн Дөөрийн театрт Римский-Корсаков болон Прокофьевийн Дөөрийг тоглох гэж байв. Америк дахь амьдрал уран зураачийн өмнө шинэ өргөн удам ертөнцийг нээжээ. Тэрээр урлагийн нэгдсэн сургууль байгуулж Корона Монди хэмээх олон улсын урлагийн төвийг байгуулсан нь үзэсгэлэн гаргах, уран зураг борлуулах нэн ашигтай аж ахуйн нэгж болж хувирав. Рерихийн санхүүгийн амжилтанд Биржийн брокер Луис Хорш тусалж байв. 1923 оны 5 сард тэр үед Сорбонд суралцаж байсан Юригээс бусад Рерихийнхэн далайгаар Нью-Йоркоос Европ руу хөдлөв. Английн эрх баригчдаас энэтхэгт зорчих зөвшөөрөл авч 1923 оны 12 дугаар сард Николай, Елена, Юрий, Святослав нар Македон усан онгоцоор Бомбейн эрэгт буусан юм. Домогт энэтхэгийг үзэх олон жилийн мөрөөдөл нь инхүү биелээ олов. (1924 онд бараг бүтэн жилийн турш Рерихийн гэр бүлийнхэн Британий харьяанд байсан энэтхэг орны янз бүрийн бүс нутгаар аялж, соёлын дурсгалт газар, эртний агуун сүм хийдийг судалж, олон үндэстний амьдралыг ажиглав.
1923 оны 12 дугаар сар Акбар хотын балгас хөнгөн гүнгийг мэдрүүлнэ. Энд улс орноо нэгтгэсэн агуу хүн хамгийн сайхан хүсэл мөрөөдлөө оршуулсныг тухайн үед хинж ойлгож чадаагүй. Буддын шашин үүссэнтэй холбоотой газраар зочлох нь Рерихийн гэр бүлийнхний хувьд тун чухал байлаа. Манай эртний өмнөх 6 дугаар зуунд Шакьяогийн ханхуу Сиддарт Гаутам бод модны дор Буддын гэгээрэлд хүрсэн бол Гая мөн Сарнатад хутагтын 4 үнний тухай анхны номлолоо айлджээ. Энд эзэн хаан Ашока эртний Буддын шашны сувраг болох Дхамекийг босгожээ. Буддын шашны аврах том сувраг бүхий хүрээнд 100-ны хамаг түмний дурсгалын хөшөө болсон юм. Шведийн Упсал хотын мөн Новгород руу явах замд Волхов голын иргэдэх Оросын бас Скифийн хээр талын оршуулгын хэрэгсүүрүүд бүгд л ийм чандралах ёслолын домог өгүүлнэ. 1923 оны 12 дугаар сар ариусхан чандралах ёслол хаа сайгүй байдаг. Их хэмжээний хүч, сарнаан аршаан, анхлын зандан мод хэрэглэнэ. Тийм ч учраас бинараас дахь чандралсан утаа хүнд байдгүй. Төвдөд ч мөн чандралдаг. Цаг хугацааны ирэхээр тоос шороонд дарагдсан ч Бинаресийн уран барилга сэтгэл татам хэвээр. Эртний Хинду, Дравидиан, Исламын бүхэл холимог уран барилга нээлттэй сэтгэлгээнд олон шин шийдлийг өгсөөр байна. Экспедицийн гол зорилго нь явах чиглэл нь тодорхой болмогц. Экспедицийн өмнө хэд хэдэн чухал даалгавар тулгарсан юм. Тухайлбал аялах газар орныхоо талаар тойм уран зургийг бүтээх, тентхийн ард түмний ёс заншил, амьдралын хэв маягийг судлах, тэдний хэлийг суралцах гэх мэт. Энэ бүхэн нийлээд угсаатан зүйн хэл шинжиллийн тоймлох уран зургийн урлаг зэргийг бий болгосон юм. Мэдээж Махамадчууд болон Гемлай нийгэмлэгийн зарим төлөөлөлтөд уулзсан нь Рерихийнхний амьдралыг өөрчилсөн гэдэг. Энэ нь тэдний хувьсгалаас өмнө хуримтлуулсан баялаг туршлагын ойлголт төсөөллийг, тухайлбал соёл урлагийн сурган хүмүүжүүлэхийн мэдээж хэрэг бас шинжлэх ухааны нэгж мэдлэгийг гүнзгийрүүлсэн. Хөвгүүд нь ч өсөж гайхалтай сайхан боловсралтай болцоож нэг нь дорн дахны сод судлаач болсон юм. Юри Рерих Харвардад Сорбонд суралцаж дорн дахин судлалын чиглэлээр гайхалтай боловсрал эзэмшиж Монгол, төвд, санскрит болон бусад орон дахны хэлийг сурсан юм. Харин Святослав Рерих нь эцгээ дагаж уран зураачийн мөрөөр замнсан бөгөөд нөгөө талаас биологийн шинжлэх ухааныг ихэд сонирхох болсон юм. Ер нь Рерихийнхэн бүгд энэ экспедицэд бэлэн байсан. Гэхдээ энэ экспедицийг бүр эртнээс төлөвлөсөн. Рерих Томскийн их сургуулийн профессор, өөрөөс нь цөөхөн ах Коркунов авган түүнийг Сибирь, Алтай нуруу цаашлаад энтэг рүү зурчихыг олон жил ятгсан гэж дурссан. Боломж олдвол энэтхэг рүү цаашлаад Төв Азийн гүн рүү Дундад Аз руу гэсэн чиг хандлага үүсээд байсан юм. Рерихийнхэн энэтхэгээр 1 сар аялсны дараа энэтхэгийн хойд хэсэгт орших Сикимийн тусгаар вант улс руу хөдөлж 1923 оны 12 дугаар сарын сүүлээр цаст Гямлайн ориглууд харагдах Даржилийн хотод хүрэлцэн ирэв.
Эндээс бага наснаасаа мэддэг байсан Канжинжагагийн 5 оргил дурайн харагдана. 1923 оны 12 дугаар сарын 26. Бид сууц хайж эхлэв. Сайн байр байхгүй гэж тэд учирлав. Бид тууштай явсаар өөрсдөө маш сайн байр оллоо. Тайван амгалан бас олны хөлөөс хол. Бидний өмнө Гямлайн руу бүхлээрээ харагдана. Бас нэгэн онцгой зүйл нь Далай лама Ласаас дайжин яг энд амьдарч байжээ. Төвдөр Далай Бо Пранге буюу Далай ламын ордонд Рэрийнхийнхэн бараг 9 сар амьдарчээ. Английн харьяан дахь энэтхэгийн Сикимийг хариуцагч хорондоо Бэйлигээс зөвшөөрөл аваад тэд Пема Янцэ Сангэ Чэлэн Дашидийн зэрэг эртний сүм хийдэд зорьсон юм. Бүтээл төрөвлийн тал дээр энэ удаа Николай Константинович онцгой үр бүтээлтэй байлаа. Дэлхийн ээжийн од. Энэтхэг Сикимээр аялсан анхны үйлс нь түүний эх орон хэмээх уран зургийн 12 цуврал байв. Яран давхин. Рерихийн бүтээлийг судлаачид эдгээр гүн ухааны цуврал нь түүний цаашдын бэлэгдэл зүүн хөгжил болон мөнгөн эртний уран бүтээлчид яруу найрагчдын гоо зүйтэй холбоотойг тэмдэглэдэг. Дэлхийн эрдэнэс арга ухааны ном. Гоо зүй урлагийн үнэнэл бидний шашин мөн хэмээн Михаил Врубел онцолжээ. Газрын хэвэл сахирма. Хүн төрөлхтний хувьсгал нь гоо зүгээр л хамгийн их илэрнэ. Харанхуйг устгахгүй. Гоо зүй залбирч гоо үзэсгэлэнгээр ялна гэж Рерих итгэл бишрлээ томьёолсон. Хөтөж эмхтэй. Түүний эх орон бол домогт Канжинжангийн 5 эрдэнэс болох цаст Гямлайн тэтэм хайрхнууд юм. Ирлийн совд. Санаарай. Хамгийн дээд мэдлэг, хамгийн их урам өгөх аялгууд, хамгийн гайхамшигт дуу чимээ болон өнгө зүсийг хайрхнууд бүтээсэн. Цагаан ба тэнгэрлэг хамгийн өндөр хайрхтад дээрхийн төрөл оршин гэдэгт тэрээр итгэжээ. Оргил уулсын дээгүүр. Николай Константинович дорны тог цоврал бүтээлээ тойрвсан. Тэрнийг улс үндэстний оюун санааг илэрхийлэгч нийт хүн төрөлхтний хөтөч багш нарт зориулсан юм. Тэд бол Лао Цзи, Күнз, Буддын даяанч бясалгагчид билээ. Мэдээж дорны шашин, Азийн соёлын хамгал, зам мөрд ийхүү бүхэлд нь ямар нэг хэмжээгээр нөлөөлсөн гэж болно. Рерийнхийнхэн тэдгээр материалаар буддизм ба хинду шашны түүхийг маш сайн мэддэг байсан. Тэд мөн христийн шашныг ч гэсэн мэдэж байсан нь гарцаагүй. Яагаад гэвэл дэлхийн бүх шашин нэг үндэс суурьтай юм шүү дээ. Мөн чанар нэгтэй гэж болно. Гэхдээ мөн чанарыг олж харах арга замууд нь өөр болцоод байгаа юм. Энийг л ойлгох хэрэгтэй. Очир эрдэн дээр туссан гэрэл өөр өнцгөр янз бүрийн өнгөөр ойн гэрэлтдэгтэй адил гэж болно л доо. Хүн төрөлхтний төвөгч ус ялгаагүй. Тийм болохоор янз бүрийн өнгөөр тусах тэр гэрлийн цаанд юу байна вэ гэдгийг олж харах нь хамгийн чухал болцоод байгаа юм. Угтаа бол тэр бүгдийн ард очир эрдэн байж байгаа шүү дээ. Магамот Кира ууланд дэлхийн олон шашныг зэрэгцүүлэн судалснаар Рерих хүн төрөлхтний оюуны эрэл хайгуулын нийтлэгийг авуугаас сэтгэгчдийн ёс зүйн сургаалын нэгдмэл чанарыг олж харжээ. Уран бүтээлчийн сэтгэл зүрхэнд Есүс Христ болон Радонежийн Сергус үргэлж гүн хүндэтгэлтэйгээр оршин байдгийг өөрийн зохиол бүтээлдээ олонтаа дурджээ. Үүний зэрэгцээ тэрээр балчир наснаасаа эхлэн дорн дахны эртний урлаг, нууцлаг гүн ухаанаар дүүрэн Аз тэв рүү татагдсан юм.
олон талын баялаг түүх, соёлын уламжлалт энэтхэг орн руу Николай Константинович буддын шашны философийн үндэс ламаизм болон исламын амьд уламжлалаар гүнзгий нэвтэрсэн байв. Төвд Япон, Монгол, Алтай Даянч бясалгагч багш нарын тухай үлгэр домгууд Рерихийн хувьд үнэлж барамгүй ховор өв мэт санагдаж байв. Тэрээр энэ бүхэнд хүн төрлөختний хувьсал, хөгжлийн үндэс оршдог хэмээн үздэг байсан юм. Зарим судлаачдын үзэж байгаагаар Сикимд аялах үеэр Николай Рерих төвдийн улмаар түүний нийслэл лас руу нууцаар нэвтрэх арга замыг эрэлхийлж эхэлсэн ажээ. Хуулийн хүрээнд энийг хэрэгжүүлэх нь боломжгүй байв. Учир нь нэг талаас төвдийн уламжлалт тусгаар байдал энэнд нөлөөлсөн. Харин нөгөө талаас 19-р зууны 2-р хагасаас энэтхэг Төв Азийг хянах Англи Оросын геополитикийн өрсөлдөөн улам бүр нэмэгдэж байсантай холбоотой. 1900-аад оны ихээр буддын шашинт дорн дахны ертөнцийг Оростой ойртуулахад бүхий л амьдралаа зориулсан 13 дугаар Далай ламын анд нөхөр зөвлөх Агван Доржиевтэй дотн танилцсны дараа Рерихийн сэтгэл санаа төвдөд улам татагдсан юм. Доржиев 2 дугаар Николай хаантай уулзсан Далай ламын захиасыг дамжуулж Санкт Петербург хотод буддын шашны сүм барих зөвшөөрөл авсан бөгөөд Николай Константинович хийдийн өнгөт шилэн загваруудыг бүтээжээ. Лас болон нууцлаг Потала ордны гэрэл зургуудыг Рерих газар зүүн нийгэмлэг дээр анх харжээ. Тэр гэрэл зургийг 1902 онд Санкт Петербургийн их сургуулийн бурайд оюутан Гомбчев Сибиков амь насаа эрсдэлд оруулан байж анх удаа нууцаар авч чаджээ. 1924 онд мөргөлчний дүрээр Поталад нэвтэрсэн Франц эмэгтэй Александра Давид Нейл мөн Поталагийн зургийг нууцаар авч чадсан юм. Бүх зүйл бидний төсөөлсөн шиг байдаггүй. Бид альвааг өөрсдийн өнцгөөс бодож дүгнэдэг. Харин Рерих шиг сансрын цар хүрээтэй сэтгэдэг, ямар ч юмыг сансрын өргөн өнцгөөс хардаг хүмүүст бол альва зүйлийг заавал тодорхой дарааллын дагуу ойлгох, хүлээн авах шаардлага байдаггүй. Рерих ласт очихыг үнэхээр их хүсэж байсан. 1924 онд тэд зүүн энтгэгт хөрөлдсөн ирж Даржилэн хотод суурьшсан юм. Рерих ласт очих мөрөөдөлтэй байсан юм. Тэгээд л 1924 онд тэнд очисон доо. Тэрээр ласт очсон. Надад энэ тухай Рерих ариун дагшин ласт зорчсон уу хэмээх бүхэл бүтэн судалгаа байдаг. Тэрний урт аяллаа анхны алхам нь 1924 онд ласт очсноор эхэлсэн гэж хэлж болно. Лас руу хийсэн айлчлалын зорилго даалгавруудын талаар ярих юм бол тэдгээр нь анхнаасаа л тодорхой байсан юм. Зорилго, ер нь гол зорилго нь Орос, Азийн Орос, Звенигород байсан юм шүү дээ. Түүний эрхэм зорилго нь дан ганц ласт зорчих явдал байгаагүй юм. Зорилго нь маш өргөн хүрээтэй байсан гэж хэлж болно. Энэ нь чухам шинэ ертөнц, шинэ газар орон нээх явдал байлаа. Тэгээд л Рерих 1924 онд Орос руу аялах замаа нээх цорын ганц зорилгоор Америкийг зорьсон юм шүү дээ. Тэрээр 1924 онд энтгэгт байхдаа богино хугацаагаар хэдхэн сарын хугацаагаар Америк, Европ руу буцсан. Тухайн үед Америк дахь
Белуха нийгэмлэгээ байгуулчихсан байлаа. Тэрээр хамтран зүтгэгч Морис Лихтманы хамт Парист очиж тухайн үед Концессийн холбооны даргын үүрэг гүйцэтгэж байсан бүрэн эрх төлөөлөгч Красентай хэлэлцээр хийсэн. Үүнийхээ дараа Рерих Берлин дэх бүрэн эрх төлөөлөгч Кристинскитэй уулзахаар явж Азийн тухай тэгээд бас гол нь Азийг нэгтгэх талаар ярилцсан юм. Тэрээр 1925 оны ихээр энтэг рүү буцаж ирмэгцээ ирээдүйн ертөнцийг бүтээх агуу зорилгынхоо дагуу ажиллаж эхэлсэн. 1925 оны хавар Святославоос бусад Рерихийн гэр бүлийнхэн Даржилингээс үзэсгэлэнт нууруудын эрэгт байх баруун Бенгалийн Шринагар хот руу нүүсэн юм. Бага хүн Америкт үлджээ. Шринагар хотод экспедицийн цуваагаа шаардлагатай бүх зүйлээр тоноглох хэрэгтэй байв. Хамгийн чухал бөгөөд хэцүү ажил нь доод төвд буюу Ладак, Хятадын Туркестаны цөл рүү аялах зөвшөөрөл авах явдал байв. Лас руу явдаг жингийн замч үүгээр дайран өнгөрдөг. Английн колони эрх баригчид Рерихийн бүх загтал харилцааг нууцаар хянж байжээ. Эцэст нь 8 дугаар сарын эхээр ачаа бүхий 82 морьт экспедицийн цуваа Ладакийн нийслэл Лех рүү хөдлөв. Удалгүй жингийн цуваа дээрэмчдийн халдлагад үрджээ. Тэдний дунд Их Британий төлөөлөгчийн жолооч байлаа. 7 хүн зодуулж шархтжээ. Эцэг хүү Рерих гар бууга бэлэн байлгаж шөнийг төгшүртэй өнгөрөв. Тэд сүм хийдийн хажуугаар хуучин жинждийн замаар уулын жимээр 2-7 хоног гаруй явж нийт 400 гаруй километр замыг туулсан юм. 1926 оны 8 дугаар сарын 18 хоёр дугантай Маулбек хийдийн тоо томшгүй олон балгасыг хадан цохионууд өвөрмөц баатарлаг аясаар чимгэлжээ. Ирээдүйд залрах бурхны авраг дүр зам дагуу ихэмсэг зогсно. Аялагч бүр энэхүү цохооны хажуугаар өнгөрөх ёстой. Хоёр мутраа дээд ертөнцөөд өргөжээ. Харин нөгөө хоёр мутар нь хөрст газрыг адислана. Майдэр бурхан заларч байна. Маулбек ба Ламайруг бүтээсэн хүмүүс л жинхэнэ гоо үзэсгэлэн бас ашиггүй дүр төрх юу байдгийг мэдэх билээ. Ийм сүрж явхаа ийм гоо үзэсгэлэнгийн өмнө Италийн хотууд ч замхарна. Энэ бол өнгөт элсэн дээрх баярын дэнлүү мэт ёслол төгс игэнсэн совргууд. Эдгээр мартагдсан газруудтай энэ зэрэгцэх орон хаана байна? Аяллаа эхний харьцангуй хялбар үе өнгөрөхөд экспедиц Лех хотод 3-7 хоног амарч жингийн цуваа хөтөлж байсан кашмирчуудыг илүү найдвартай Ладакийн хөтчөөр солив. Жижиг мордоо юулж, оронд нь даваагүйе туулах чадвартай ачааны морд болон сарлаг худалдан авчээ. Кашмирчуудад эзлэгдснээс хойш ядууранд оройтсон Ладакийн эзэн хааны самхагт Рерихийнхэн төр орогнов. Лех хотын ойр орчмын сүм хийдүүдээр аялж байхдаа Николай Константинович шүтэнүүд ба цайзууд хэмээх шинэ уран зургийн цомгоо эхлүүлжээ.
9 сарын 19-нд Жингийн цуваа Лех хотоос гарч Эртний их торгоны замын баян бүрд болох Хотангийн зүг хөдлөв. Ислам шашинтнуудын байлдан дагууллаас өмнө шинэ зууны ихээр энэ буддын шашинт тохоор овогтон амьдарч байсан юм. Хотан хүрэх зам нь Каракоромын өндөрлөг нуруудыг дамжин Алс цөл Такламаканы өмнөд зах хүртэл үргэлжлэнэ. Хятад дахь төвдийн өндөрлөгөөр сайн чанарын зам тавигдсан өнөө үед ч энэ даваанууд дэлхийн хамгийн өндөр бөгөөд хамгийн хүнд хэцүү даваануудын тоонд багтсаар байгаа юм. 1925 оны 9-р сарын 20 Хардонгоос сүрлэг том боловч хойд тал нь огцсон өндөр мөсөн голуудаар дүүрэн уулс харагдана. Уруу дахь зам төвөгтэй бас аюултай. Алх нь заримдаа мөлхөн. Хүмүүсийн хэлснээр давааны цаад руу Хардон дээр 100 гаруй морьтой Палестин цуваа хөлдөж өгсөн байлаа. Намар цаг хэдээч гар хөлийн хуруунууд амархан байрна. Зураг зурах бараг боломжгүй. Елена Ивановна 10 өдөр морьтой явсан. Тэр биеийн амрыг хардаг хүн биш. Өмнө нь морь унж үзээгүйч Каракоромыг морьор давсан та. 1925 оны 10-р сарын 2 жавартай хөйтөн өглөөний наранд Ленний хэмээх цасан уул Хуарангийн өмнө тоодорно. Төвдөөс өнгөрөх Патос нурууны хамгийн өндөр Махатма Ак Доржи уулыг ийхүү нэрлэжээ. Ленний оргил цаст нуруудын дундаас шован үзэгдэнэ. Энэ үед Ленин буддизмын эсрэг байгаагүй юм шүү гэж шивнэх шиг санагдана. Николай Константинович Махатма Ак Доржи хэмээн тодорхойлсон тэмдэглэлийн мөрүүдээр буддизм, коммунизм хоёрыг нэгтгэх гэсэн үзлээ тодорхойлж Ленний уул цаг хугацааны үзэгдэл зэрэг уран зургуудаараа илэрхийлжээ. Бид Санж базрыг ардаа орхин өргөн удам өндөрлөг талд бууж ирлээ. Бидний өмнө цөлийн наранд түлэгдсэн мэд хязгааргүй хоосон Такламаканы өмнөд хил цэлийн харагдав. – 1925 оны 10-р сарын 9 бид уулс нуруудыг үдэн одлоо. Улиас мод Чанганзны бургасан шугой үзэгдэв. Тэдний цаана элсэн цөл эзэгнэн тогтжээ. Энэ нь Нийл мөрний дагуух Египт эсвэл Арабыг санагдуулна. Энэ бол нүүдэлчдийн агуу хөдөлгөөн өрнөж буй уудам нутаг. Чингис хаан, Төмөр хаан үүгээр л дайрч өнгөрсөн. Далайн давлгаа хөлөг онгоцны мөрийг арчдагтай адил элсэн цөлд нүүдлийн өч хөхөнч мөр үлдсэнгүй. Рерихийн гэр бүл хотонгоос ласыг чиглэн төвдийн гүн рүү явав. Гэвч тэдний төлөвлөгөөг тухайн нутгийн захирагч Ма Шоу нураажээ. Тэрээр жилийн өмнө Шинжааны захирагчийн тушаалаар Кашгарын нэгэн захирагчийг баривчлан авч буудан хороожээ. Ма Шоу экспедицийг хориглон өвлийн улиралд амь насанд аюултай уулын даваагаар энэтхэг рүү буцахыг шаарджээ. 3 сарын турш түгшин хүлээж Хятадын их баригчдтай нууцаар загтал харилцсны эцэст 1925 оны 1-р сарын сүүлээр Кашгар өрөмчийн зүг хөдлөх зөвшөөрөл авчээ.
Хотонд байхтай болон Кашгар хүрэх замдаа Рерихийнхэн 10 дугаар зууны мусульманы довтлогоогоор шахагдсан буддийн соёлын олон дурсгалт газрыг судалжээ. 1926 оны 2 дугаар сарын 8 бид үлгэрийн мэд хачин сонин элсэн тогтцтой нутгаар явлаа. Тэдгээр нь хаяа сувраг мэд, самхаг мэд санагдана. Удалгүй моддын оройгоор Кашгарын уул нурууд харагдаж, замын турш бидний зүүн гар талд үргэлжлэн үзэгдсээр байв. Бүх зүйл гэрэлтэж үзэгдэнэ. Мөсөн бүрхүүлд нуурууд, цэнхэртэх гол мөрөн, хадад хөх уулсын дээр хүрэнтэх нурууд. Бид уулсад үнэхээр дуртай. Бидний гариг дэлхийж уулсаар дүүрэн бизээ. Хятадын Туркестаны мусульманчууд голдуу суурьсан 2 дахь том хот Кашгарт экспедиц 2-7 хоног сааджээ. Энэ хугацаанд Америкаас мөнгөн тусламж ирсэн ба Рерихийнхнийг хотонгийн хоригоос гарахад тусалсан зөвлөлтийн консул Думпис тэдэнд эм тариа болон Оросын сонин хэвлэл нийлүүлв. 1926 оны 4-р сарын 10. Тэр орой хүчтэй шуурга дэгдэв. Бүх зүйл шар саарлангөөр манантлаа. Уулс харагдхаа болж бид өдөржингөө эсгэрэх шуургыг сөрөн явв. Нүдэнд шороо, шүдэнд элс дүүрв. Шинжааны нийслэл өрөмж хотод орохын өмнөхөн элсэн шуурга экспедицийг дайрчээ. Тэр хавийн хятадын мужуудад үүссэн цэрэг улс төрийн ээдрээтэй нөхцөлийг харгалзан зөвлөлтийн хил рүү чиглэх шийдвэр гаргав. Рерихийнхэнд зөвлөлтийн консул Бейстров тусалж 2 метр урт хятад пассвортанд нь зөвлөлтийн виз дарав. Аюултай замд нэгжлэх хийж магадгүйгээд Рерих зарим тэмдэглэл болон гэрээсэллээ тэрэнд үлдээжээ. 5 сарын 28-нд Рерихийнхэн зайсан нуурын орчмоор зөвлөлтийн нутагт хүрч Ирчис мөрнөөр Омск хотод ирэн 6 сарын 13-нд галт тэргээр Москвад буув. Николай Константинович нийслэл хотод ирж хэдэн төвөгтэй асуудал шийдвэрлэх хэрэгтэй болов. Нэгдүгээрд зөвлөлтийн уулын алтаад экспедицээ үргэлжлүүлэх зөвшөөрөл авах. Хоёрдугаард Америкт өөрийн байгуулсан Билуха корпорацид ашигт малтмлын орд боловсруулах концесс авах хэрэгтэй байв. Эннээс гадна тэрээр Дорнын Махатмачуудын нийгэмлэгийн элчин хуваар зөвлөлтийн засгийн газарт мэндчилгээ хөргүүлж, коммунист болон буддийн сэтгэлгээний ойролцоо тал мөн шинэ буддийн уран дор Азийг нэгтгэх боломжийн тухай бодлоо бичжээ. Ингэхдээ Буддагийн хурч очсон гэгдэх Гямлан хөрс бүхий жижиг авдар мөн экспедицийн үеэр зурсан Майдар бурхан цуврал уран зургуудаа бэлэгдэл болгон бэлгэлжээ. Москвад 6-7 хоног байх хугацаанд Рерих гадаад хэргийн ардын комиссар Чичерин, Гэгерлийн ардын комиссар Луначарский, улс төрийн нэгдсэн байгууллагын орлогч дарга Трелисер, Боки болон Ленни бэлэвсэн эхнэр Крупская нартай уулзав. Елена Ивановна тэр хоёр Троцкий, Каменев, Луначарский нарын эхнэрүүдтэй мөн уулзжээ. Мөн хувьсгалаас өмнөх үеийн анд нөхөд болох
уран барилга зохион бүтээгч Ишчусев, уран зураач Грабер, театрын музейг үндэслэгч Бахрушин, найруулагч Станиславский нартай уулзав. Мөн төрөл төрөсөд болох Борис болон Степан Митусов нартай уулзсан. Удалгүй Николай Константинович өөрийгөө ямар ээдрээтэй аюултай нөхцөлд оруулснаа мэдэв бололтой. Тэр үед Москвад намын доторх эрх мэдлийн төлөө тэмцэл өрнөж байв. Ленин нас барсны дараа тэрний улс төрийг залгамжлагчид болох Зиновьев, Каменев, Сталин, Троцкий нар төр болон армид нөлөөгөө бэхжүүлэхийн тулд бүх арга хэрэгжилж байжээ. 1926 оны эхээр намын 14-р их хурлын дараа олонхын дэмжлэгийг авсан Сталин хуучин хамтран зүтгэгчдээ аажмаар улс төрийн тавцангаас шахаж эхэлсэн ба 1927 он гэхэд тэд намаас хасагдсан байв. Рерихийн нийгэмлэгийн үзэл санаатай зарим нэг талаараа нийцж байсан Ленины эдийн засгийн шинэ бодлого бүрэн мөсөн сүрхэд хэдхэн жил үлдээд байв. Ардын аж ахуйн зөвлөлийн тэргүүн Держинский төв хорооны хурал дээрх ширүүн маргааны дараа гэнэт зүрхний шигдээсээр нас барав. Рерих өөрийн гаргасан санал санаачлагын алиндж тодорхой хариу авч чадаагүй тул Москвагаас аль болох хурдан явахаар шийдсэн. Түүнийг Алтайн улс хүлээж байлаа. Рерих Алтайд юу хайж ирсэн бэ? Тэр яах гэж энэ дэрв? Ямар зоригтой байсан бэ? Хэрэг бид Рерихийн амьдрал уран бүтээлийн замналыг судлан үзвэл тэрээр уран бүтээлийнхээ эхэн үед Оросын соёл, урлаг, слав угсааны язгуурыг гүнзгий судалсан нь харагддаг. Тэрээр сүм дугнуудыг дүрслэн зурж эх орныхоо амьдрал түүхтэй холбоотой археологийн цуглуулга бүрдүүлж байсан. Дараа нь өрнийн философи, өрнийн үнэт зүйлс тэрний анхаарлыг татсан юм. Тэрээр Америк, Европоор аялж Оросын урлагийн тухай лекц уншихын зэрэгцээ. Слав үндэстний соёл дэх барууны нөлөөг судалсан. Миний бодлоор чухам Орос гэж юу вэ? Амин сүнс нь дорнод байна уу, өрнөдөд байна уу гэсэн асуултал Рерихийг Алтайд авчирсан. Тэрээр ойрын хамтрагч болох нутгийн уугуул Григорий Дмитриевич Гребенщиковоос Алтайн баялаг түүхэн өв соёлын талаар маш их зүйл сонссон. Тэгэхээр Алтайн тухай маш их зүйлийг эртнээс мэдж байсан гэсэн үг. Алтай бол дэлхийн уулзвар газар шүү дээ. Энэ бол Евразийн бүхий л нүүдэлчдийн зам, торгоны замуудын огтлолцдог төв зэг. Алтай бол төрөг угсаад ард түмэнтэй хэлдэг газар, мөн тэрний зэрэгцээ хуучны Христ шүтгсдийн оргон жирсэн нутаг. Тиймээс энд онгон хിവэрээ үлдсэн үндэстэн ястнуудын өв соёл хадгалагдан байдаг юм. Мөн Киевийн Оросын үеэс улбаатай асар баялаг түүх, соёлын өв, жишээлбэл хадны сүг зургууд ч бай. Новосибирск төрөлцөн ирсний дараа Рерихийнхэн ов мөрнөөр усан онгоцоор Барнаул хотод хүрчээ. Тэд империал зочид буудлын 2 давхрын тагттай өрөөнүүдэд бов. Хоттой танилцаад дараа нь Николай Константинович Барнаулийн уран бүтээлчдтэй лекц ярилцлага хийв. Ганц хоногийн дараа 7 дугаар сарын 30-нд Бийск хатун 2 мөрний бэлчрээс холгүйхэн орших тухайн үеийн худалдаачдын тайван тоглох хот Бийскт иржээ. Рерих дагалдагчдынхаа хамт хотын алдартай үзмрүүдийг үзэж, драмын театрын байранд байрлаж байсан орон нутгийн түүхийн музейгээр зочлон нутгийн уран бүтээлчдтэй уулзав.
Тэдний байрласан Делавой двор зочид буудлын өрөөний цонхнууд зах руу харжээ. Удалгүй аяллаа багийнхныг тээсэн 4 хөсөг өмнө зүгт уйман хүн дэрв хөдлөв. Ирчүүд нь мороор явсан юм. Хатуу мөрний их хүрэх хүнд бэрх зам бүтэн 7 хоног үргэлжилжээ. Бороо үргэлжлэн орж шавартай нойтон зам дээр хөсгүүд эвдрэн тосгодод хонох газар бараг олддоггүй байлаа. Уулс аянгат үйлсийн бараан симхий дунд нуугдана. Гэвч хатуу сорилтод дассан тэр тусмаа их зориг өөд тэмүүлсэн рэририйнхэн шантраагүй юм. (1926 оны 8 дугаар сарын 6 рэрийнхэн тэмдэглэл. Эдиголыг давмагц Алтай уудам нутаг өмнө минь цэлэв. Ногоон хөх гайхамшигт өнгийн цэцгс алглан алсад мөнх цаст уулс цайрна. Өндөр өтгөн ургасан өвс цэцгсийн дунд морд харагдахгүй байлаа. Ийм баялаг амьд байгаль хизээж харж байсангүй. Ялуун нурууг давмагц Алтай айлууд залгана. Шинсний холцоор бүрсэн гэрүүд бараантан бөөгийн зан үйлийн газарч үзэгдэнэ. Энд бөө гэдгүй кам гэж нэрлэдэг. Аялагчид Уйст Кокс тосгонд хурж ширүүн урсгалд хатуу мөрнийг салаар гатлан хуучин Христ шүтгчдийн эртний суурин дээд уйман тосгонд ирэв. Оросын үнэн алдартны сүм задрахад уйманчуудын өвөг дээдэс 18 дугаар зуунд Европын Оросоос шашин шүтлгээ хамгаалан энд иржээ. Тэд энэхүү өгөөжтэй бас алслагдмал нутагт хэрхэн амьдарч байсан тухай орон нутгийн музейг үндэслэгч Райса Павловна Кочуганова ярьж танилцуулав. Киржакууд өөрсдийгөө киржагч гэхгүй. Хуучны Христ шүтгч эсвэл зан уйлтанч гэдэггүй. Харин өвгдийн ёсыг дагагсад гэж нэрлэдэг. Тэд эцэг эхээсээ адис хүртэж захиасын даган амьдардаг. Тэд бол буянтнууд, харин бид жирийн хүмүүс гэж ярьцгаадаг юм. Хүмүүс хоол ундаа зөвхөн өөрсдийн аяганаас иддэг байсан учраас тэднийг аягчдч гэж бас нэрлэдэг юм. Тэд сүмд очихгүй, сахил санвартанд мөргөхгүй. Номлогчоо өөрсдөө сонгоно. Тэрэн шашны амьдралыг бүхэлд нь удирддаг ёстой. Тэд мөргөлийн өргөөтэй байсан. Гэтэл хамтрал коммунууд байгуулагдахад тэрнийг хурааж аваад тугалын байр болгочихсон юм. Тэднийг доромжилсан хэрэг. Гэхдээ тэд 90 жилийн тентхийн байшин залбирсаар байсан. Эхэндээ нууцаар залбирч байсан. Таглаг үйлснийхэн төлөө баривчилж шоронд хорж цөлдөг байлаа. Харин одоо бол хинж тэдэнд саад болдгүй. Тэд хүснээрээ залбирч болно. Хэдэн жилийн өмнөөс мөргөлийн шинэ өргөө барихаар шийдсэн. Тэгээд л уржнын гудамжны буланд нэг шинэ өргөө босгосон. Эцэг эхэн тэднийг аж амьдралаараа адилсан юм шүү дээ. Тэр өргөө хэн босгосон бэ гэвэл сургуульд сурч байсан манай Шавнар. Ахмад үеийнхэн ч яхав IT-ст хүмүүжилтэй. Бид тэдний хүмүүжүүлэл байсан. Гэвч өөдөөс манай шашнаас ганц утасч болов үлдээсээ ганц тариа үрч болов хадгалагдаасаа гэж хэлдэг. Тэд бас бусдын шашинд битгий ор. Шашнаас солих нь цамцаа солихтой адилгүй гэж ярьдаг. Энд эрэхтэй үед амьдсан хамгийн ариун нандин шүтэнүүдэд авчирсан юм. Гэтэл зөвлөлт засаг тогтож тэр шүтэнүүд бас номнууд бүгд шатсан. Хайр найргүй бүгдийг шатаасан. Зарим нь ууланд нууж газарт булсан. Саяхан хажуугийн тосгонд нэгэн хуучин байшин буулгахад дээврийнх нь хөндийгөөс Никоны шинжлэлээс өмнөх 6 бодол ном олдсон. Бүгдийг хусны холцоор баримтгэлэн боочгсон байсан. 16, 17 дугаар зууны номнууд ийм л байна да. Хуучны Христ шүтгчдийн ахлагч нутагтаа нэр хүндтэй Вахромей Семенович Атаманов өнөр өдхөн гэр бүлэрээ суудаг 2 давхар модон байшинд экспедицийнхэн байрлав. Рэрих тэрнтэй эхнээсээ л халуун дотн нөхөрсөг харилцаа тогтоожээ. Энэ гэрийн эзэн Вахромей Семенович Атаманов үнэхээр онцгой хүн байсан. Николай Константинович түүнийг экспедицийнхээ ургамал судлалын удирдагчаар санал болгосон тухай тэмдэглэлдээ бичсэн санамсаргүй хэрэг биш юм. Учир нь түүний ургамлын селекц, эмийн ургамлын талаарх мэдлэг, ардын эмчилгээний туршлага нь бүс нутагтаа алдартай байсан юм.
Вахрими Семенович Алтай улсын нууц чимүүд, хад чулуу, өв сургамлыг хинээс ч илүү мэддэг байсан. Тиймээс Николай Константиновичийн экспедицийн зорилгод хамааралтай бүхий л зүйлийг үзүүлж мэдлэг туршлагаасаа хуваалцаж чадах хүн түүнээс өөр байгаагүй гэж хэлж болно. Тэрээр нутаг орныхоо хамгийн энгийн ургамлаас ахуулаад энэхүү ууланд нуугдсан биет болон биет бус бүхий л уламжлалыг мэддэг байсан юм шүү дээ. Тэр бүгдийн талаар бидэнд одоо таамаглах л үлдээд байна. Рерих энд энэ сууцанд байхдаа бидний байгаа Уйманоос холгүй орших Катанда хүртэлх газар нутаг бол ирээдүйн Звенигород хотын газар мөн хэмээн тэмдэглэлдээ бичсэн байдаг. Тэрээр энэ хотын тухай тэмдэглэлүүд болон ном бүтээлүүддээ олонтоо дурдсан. Энэ бол ирээдүйн оюунлаг шинжлэх ухааны төв, ирээдүйн шинэ Азийн төв гэсэн үзэл баримтлал агуу том хэтийн төлөвийг тэр эндээс л олж харсан. Уйман хөндөй гэдэг нь өмнөд Алтай Тэрэгтийн болон Хатууны нуруудын хооронд орших өргөн хотгор бөгөөд ширүүн урсгалт хатуу мөрөн түүгээр урсан. Хөндийн урт 35 гаруй километр, өргөн нь 8-аас 13 км хүрдэг. Уйман хөндөй. Энэ бол шууд болон шууд бус утгаараа дэлхийн хамгийн нарлаг хөндөй. Жилийн турш нар тусдаг өдрүүд үнэхээр их. Рерих энэ уудам газрыг үнэхээр биширч байсан. Уулсын дундах хөндөйд байгаа ч хавчигдсан мэт санагддаггүй нь үнэхээр хачирхалтай. Харахад маш өвөрмөц тогтооцтой газар. Цэлийсэн их тэнгэр энүүхэнд байгаа мэт одод гэрэлтэх нь хажууханд байгаа юм шиг санагдана. Бүх хүн нэмжин өвөөмөр сэтгэл үзэсгэлэнт гоо сайхны жаягаар оршин амьдрах төгс төгөлдөр Звенигород хотын тухай мөрөөдөхөд Уйманы хөндийгөөс илүү нийцэх газрыг олно гэдэг бараг боломжгүй нь мэдээж. Нэгдүгээрт газар зүүн онцлогоос нь шалтгаалсан. Дахиад хэлэхэд энэ бол нарлаг, өөдрөг, амьдралын эрч хүчээр дүүрэн нутаг шүү дээ. Хоёрдугаарт Уйманы хөндийн түүх соёлын асар баялаг өвийг хадгалсан газар. Рерих тэндээс олон ард түмэн олон соёлын улам мөрийг олж харсан бөгөөд тэдгээр нь бие биедээ саад учруулахгүйгээр инх тайвнаар зэрэгцэн оршиж түүхэн хөгжлийн явцад жам ёсороо ээлжлэн солигдсоор ирж. Николай Константинович Рерих бол уран зураач төдийгүй эрдэмтэн, угсаатан зүйч, археологч, дүүгч, философч гээд жинхэнэ утгаараа нэвтрхий мэдлэгтэй байсан учраас Уйманы хөндийд ирж эндхийн хүмүүсийн ахуй амьдралтаа танилцаад зүгээр л ургамал цуглуулах эсвэл уран зургийнхаа эхийг төрваад болчих хүн биш гэдэг нь тодорхой байсан. Тэрээр Алтай хөдрийн баялаг, уул уурхаан үйлдвэрлэлийн ирээдүй, Америк хоршоодын жишээгээр ажиллах хөдөлмөрч хүмүүсийн нэгдлийг төсөөлж байсан хэрэг. Гэхдээ энэ нь Оросын үзэл санаа сэтгэлгээнд тулгуурласан байх ёстой гэж үзэж байсан юм. Тэрч байтугай Уйманы хөндийд Звенигород хэмээх сайхан нэртэй хоршоо байгуулах төлөвлөгөөнийхөө тухай олонтоо дурдсан байдаг юм. Зөвлөлт холбоот улсын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн нэгэн гишүүн тооцоо хийж үзээд Уйманы хөндийн зөвхөн Орос төдийгүй хүн төрлөختний хэмжээнд ч хосгүй тийм сайхан нутаг гэж дүгнсэн юм. Учир нь эндхийн үржил шимт хөрс, хөндий рүү цутхан ундаалах усны их нөөц 5 сая хүн амыг төвөггүй тэжээх боломжтой. Тэд энд амьдрал давчдахгүй, харин ч элбэг хангалуун амьдарч хүн төрлөختний хүсэж мөрөөддөг бүхнийг хүртэх боломжтой гэж үзсэн. Энэ бол асар их нөөц боломж агуулсан үнэхээр үржил шимттэй хөндий. Тиймээс ч түрүүн хэлснээр өнөөгийн олон хүн Рерихийн 20 дугаар зууны эхэнд мөрөөдөж байсан Звенигородын хоршооны үзэл санааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж
Энэ чиглэлд ололт амжилтаа нэмэгдүүлэхийг эрмэлзсээр байгаа. Звенигородын тухай мөрөөдөл нь уулс нурууд элсэн цөлийн цаадах тансаг байгаль, жаргалан амьдралтай Беловодье хэмээх Деважингийн тухай хуучны шашин шүтгсдээс сонссон домогт ойрхон байв. Хөөгцийн хэр сүүн цагаан өнгөт гол мөрөн мөнх цаст нурууд мөсөн голын сүрлэг ориглуудаар хүрээлэгдсэн алтайн уулс олон хүний хувьд хүрэх замын сүүлийн зогсоол мэт санагддаг байжээ. Эдгээр уулсын хатан оргил домогт Белуха уулын цаад руу 200-ны турш Монгол төвдийг чиглэн хуучны шашинтан оргодол тариачид цөлөгдөгсөд заримдаа гэр бүлэрээ тосхон суурингараа явдаг байв. Гэвч энэ тухай хинж юу ч ирсэнгүй. Эргэж ирсэн нь ч цөөн. 1926 оны 8 дугаар сарын 18. Беловодье. Ата Моновоо Огневийн аав хоёр Беловодьег олохоор явлаа. Тэд Кокуши, Богогорши, Ергорийн уулсаар дамжин өвөрмөц зөргөөр явв. Зам мэдэхгүй хүн бол нуруудын донд эсвэл зүггүй цөлд төөрнө. Урсгал дөлгөөн хатуун хөөхөн уулс цагаан Белуха тод өнгөт цэцгэс ногоон зүлэг хушмад сэтгэл амраана. Алтайг хатуу ширүүн хүрч боломгүй гэж хэн хэлв? Тэрний сүр хүч гоо үзэгслэн хиний зүрхийг шантраав. 8 дугаар сарын 17-нд бид Белухаг олж харлаа. Ямар цэнгэг, ямар тунгалаг агаар вэ? Яг л Звенигород мэт. Мянгасан 1926 оны 8 дугаар сарын сүүлээр Рерихийн гэр бүл Бийск, Новосибирск эрхүүгээр дамжин дээдүүдэд ирж 2 машин хөлслөв. Тэдний зам цааш уудам тал дээр элсэн цөлийн орон цагтаа дэлхийн талыг эзэлж явсан Азийн хамгийн агуу байлдан дагуулагчдын нутаг Монголыг чиглэв. Өнөөгийн нийслэл Улаанбаатар бол өргөн гудамж талбай, орчин үеийн сүрлэг барилга байгууламж, автомашины урсгал, жуулчдын урсгал дүүрсэн орчин үеийн том хот билээ. Харин тэртээ 1920-ад оны дунд үед иргэний дайны зовлон зүдгүүрийн ард гарч өргөө хэмээх хуучин нэрээ дөнгөж орхиод байсан тэр цагт хот тийсүр байв. Хотод 100 орчим буддын сүм хэд байсан ч тэдгээрийн олонх нь хэдхэн жилийн дараа буюу 1930-ад оны улс төрийн хэлмэгдүүлэлтээр устж үгүй болсон юм. Их хүрээ буюу өнөөгийн гандан тэгчлэн хийдэд Рерихийнхэн буддын шашны цамын ёслолыг үзэж сонирхсон байв. Бурхан тэнгэрүүд болон муу хүчний тэмцлийг дүрслэн харуулдаг энэхүү бүжгэн жүжиг 8 дугаар зуунд төвдөд үүсч 1000 гаруй жилийн дараа Монголд дэлгэрчээ. Цамын дотор төвдийн Ландармаа хаан буддын шашныг устгахыг оролдсныг болон бүжгийн төгсгөлд хар хувцастай лам түүнийг сумаар харван хороож байгааг дүрслэнэ.
Экспедицийнхэн хоёр хашаа морин зүчээ бүхий нэг давхар модон байшинг түрээслэн байрлав. Тэр хашаанд тэд экспедицийн цуваагаа бэлтгэж байжээ. 2009 онд энэхүү байшинг сэргээн засварлаж тэн дээр Рерихийн гэр бүлийн музей нээгдсэн юм. Өдгөө тус музейд Рерихийн өвийг хадгалан хамгаалах судлах чиглэлээр өргөн хүрээтэй эрдэм шинжилгээ олон нийтийн ажил явагдаж байна. Вот это папа, когда вот это первую, когда открывал, здесь же ничего не было, ни картин, ничего. Елена Ивановна энэ байшинд экспедицийн үеэр амьдарч байхдаа 1926 онд буддизмын үндэс нөхөрлөл гэсэн 2 номоо бичсэн. Хамгийн сонирхолтой нь эдгээр 2 бүтээл хоёулаа Монголын анхны хэвлэх үйлдвэрт хэвлэгдсэн байдаг. Николай Константинович Монголд байх хугацаанд Монголтой холбоотой олон гайхамшигт бүтээлээ туурвсан. Тагш баригч, Шамблын эзэн сахиус Рэгдэн Жамбо, хар говь зэрэг уран зургууд онцгой байр суурь эзэлдэг. Монголтой холбоотой маш олон бүхэл бүтэн цуврал бүтээл бий. Тэдгээрийн дундаас тухайн үеийн Монголын дүр төрхийг тод харуулсан цам бүтээл нь үнэхээр гайхамшигтай. Түүнчлэн экспедицийн үеэр авсан гэрэл зургууд нь ахуй амьдрал төдийгүй тухайн үеийн монголчуудын амьдралын хэв маяг, сэтгэлгээ, оюун санааг дүрсэлж чадсан юм. 7 сарын турш төвд болон лас руу цорчих паспорт гаргахыг хүлээн экспедицийн цуваагаа бэлтгэж байхдаа Елена Ивановна энэ тасалгаанд буддизмын үндэс номоо бичжээ. Тэр нь анх Улаанбаатарт нэргүй хэвлэгдэж 1940 онд Ригад Наталья Рокотова гэх нууц нэрээр дахин гарч харин сүүлд л зохиогчийн жинхэнэ нэрээр гарчээ. Нөхөрлөл хэмээх хамтын бүтээлээсээ гадна Николай Константинович замын тэмдэглэлүүддээ хожимын Алтай Гимлай номынхаа их суурь болгон боловсруулав. 1926 онд Монгол төвдийн экспедицээ дөнгөж өндөрлөөд ирсэн төвд Аз судлаач нэрт эрдэмтэн Петр Козловтэй тэд Улаанбаатарт уулзжээ. Цаашдынхаа экспедицэд оролцуулах нутгийн Монгол төвд хүмүүсийг маш нямбай сонгон шалгаруулж, Юрий Рерих тэдэнд цэргийн бэлтгэл сургуулалт заажээ. Зэвсэг худалдан авч замынхаа ихэнд хэрэглэх машинууд олов. 1927 оны 3 дугаар сарын сүүлээр Улаанбаатарт Николай Константиновичийн дүү Бористэй хамт Америкийн хамтрын зүтгэгчид болох Зинаида болон Морис Лехтман нар хүрэлцэн ирэхдээ шинэ майхан, хувцас, эм тариа, хүнсний нөөц авч ирчээ. Аяллаа үеэрээ бүтээсэн зургуудаа тэднэр дамжуулан Америк руу илгээжээ. Экспедицэд эмчээр Японийн техникч Портнягийн мөн Елена Ивановна туслах эгч дүү Богданов нэгдэв. Лам нарын оролцоотойгоор ирээдүйн Майдар бурхны дүр бүхий шин тугээгч урлан бүтээжээ. Ингээд 1927 оны 4-р сарын 13-нд 3 ачааны машин, 2 суудлын машинтай өмнөд хөлийн ойролцоох юм байсан хийдийг зорин хөдлөв. Тэнд хүртэл говь цэлийн 1000 км замыг туулах ёстой байв. 1927 оны 4-р сарын 20 хаврын шалбаагтай зам жижиг голуудыг мотор тэргээрээ туулан явна. Өдөрт 10-аад удаа эвдэрнэ. Хэрв 70 миль явж чадвал хацал гэсэн үг. Заримдаа 12 мильж туулж чадахгүй. Зам дагуу мал амтны яс хөвлөрнө. Зам ямарч тэмдэглэгээгүй. Нутгийн хөтөч нарч чиглэлээ алдна. Хамгийн гол нь маш муу машинууд байв. Яаж игээд юм байсан хийдэд хүрэх хэрэгтэй.
тэндээс тэмээ авахаас өөр аргагүй болов. 2-7 хоногийн дараа бид огцом өксөх нурууны оргилд гарахад алсад юм бэсийн хүрээ гэнэт нүдэнд үзэгдэв. Бараг 100 жилийн дараа буюу 2011 онд Санкт Петербургийн Рерихийн гэр бүлийн музейн экспедиц энэ газарт хүрч өдгөө амар буянт хийд нэртэй болсон тус хийдийн түүхтэй танилцжээ. 1937 оны коммунист хэлмэгдүүлэлтийн үеэр хийд сүэдэж энд амьдарч байсан 500 гаруй лам хөөгдсөн эсвэл буудуулсан байна. Харин 1990-ад оны сүүлчээр хэсэгчлэн сэргээн босгож шашны ном хурлын үйл ажиллагаа нь дахин сэргэжээ. Төв Азийн экспедицийн цаашдын зам өмнөд говийн элсэн тал, уулын огцом жим, цайдмын давст намаг, төвдийн цас даваануудаар үргэлжилсэн юм. Тиймээс машинуудаа нийслэл рүү буцааж цаашдын аян замаа юм бэсээс авсан тэмээ болон морин жингийн цуваагаар үргэлжилүүлжээ. Америкийн далбаанд аялж өөрсдийгөө өрнийн бурхан шашинтнуудын төлөөлөгчд хэмээн нэрлэж явсан экспедиц Хятад дахь иргэний дайн цэргийн эргэлтүүдийн талаарх түгшүүртэй мэдээ тасралтгүй хүрч байв. Тэд хэд хэдэн удаа дээрэмчдийн бүлэглэлээс өөрсдийгөө хамгаалан буудалцахад хүрсэн байна. 1927 оны 7 дугаар сарын сүүлээр Бээжингээс асар хүнд нөхцөлд явж ирсэн хорондоо Кордашевский отрядын хамгаалалтын хүч чадлыг нэмэгдүүлв. Цайдмын давс цөлийн наан байх энэхүү зогсоол дээр Николай Рерих газар орныг муу хүчнээс хамгаалж бүтээн босгочдын буян заяаг нэмэгдүүлдэг гэх буддын дурсгалт байгууламж суурга бүтээх ажлыг зохион байгуулжээ. Дараагийн 2 хагас сард туйлын хүнд сорилтуудтай тулгарав. Цайдмын тал 5000 метрээс өндөр улаан даваа. Тангалагийн даваанууд угтаж тэнд олон хүн уулын өндрөөс сулж ухаан алдан унаж байв. Төвдийн үүд хаалга Нагчу хотод экспедиц дөгчээ. Тэндээс лас хүртэл 300 орчим километр л үлдэв. 90 жилийн дараа үүгээр дэлхийн хамгийн өндөр уулын галт тэрэг Бээжингээс лас хүртэл зорчигчдыг 21 цагийн дотор тээвэрлэн хүргэнэ гэж тэдний санаанд яахан багтах вүлээ. Харин тэдний бичиг баримтаа шалгуулах төрхөн зогсолт нь
Чантангийн даваан дээр 5 сарын турш хасах 50 хэм хүртэлх хүүтэн салхи шуурган донд ядарч зүдрэн өвөлжөхөд хүргэсэн юм. Экспедицэд цааш явах зөвшөөрөл олгосонгүй. Нутгийн иргэдээс хүнс малын тижэл худалдаж авахын хүртэл хоригложээ. Энэний улмаас бараг бүх тимээ нүхэж дагалдан явсан 5 хүн ам өргөцсөн байна. 1927 оны 5 дугаар сард зөвлөлтөөс илгээсэн халимаг Чапчаев тэргүүтээ хуурамч Монголын элчин сайдын яам мөргөлчдийн дүрээр ласт нэвтэрснийг Николай Константинович мэдсэнгүй. Тэд 13 дугаар далай ламтай уулзахаар Агван Доржиевийн нэрийн өмнөөс зөвлөмж захидлыг авч утсан байна. Гэвч Доржиев өөр сувгаар Орос дахь буддистуудын хавчлаг мөрдлөг өөр тулгарсан хүнд нөхцөлийн талаар нууц захидал илгээж чаджээ. Чапчаевын төлөөлөгчийн газар бүтлгүүцсний дараа Британий тагнуулын хурандаа Чарльз Блей 13 дугаар далай ламыг Оросоос ирсэн хүмүүстэй бүх харилцаагаа таслахыг ятгсан гэдэг. Үүнд Рерихийн гэр бүлч багтаж байв. Зөвхөн 1928 оны 3 дугаар сард л экспедицэд энэтхэг рүү явах зөвшөөрөл олгожээ. Гэхдээ тэд ласыг тойрон их нуруудын бүсээр төвдийг хөндлөн гарчээ. Энэхүү асар их бэрхшээл туулсан ч Николай Константинович шинжлэх ухаан уран бүтээлийн ажлаа зогсоосонгүй. Шинэ уран зургуудаа бүтээж Сага Зонг, Чату зэрэг газрууд дахь эртний түүхэн дурсгалд хөшөө сүм хийдүүдийг судалжээ. Рерихийн экспедицийн маршрутаас холгүй орших манай Сарварын ариун дагшин нуурын иргэдэх Чив хийдийн дуганд өнөөдөрж тэдний үзэж байсан шиг шашны баяр ёслолууд явагдсаар байна. Нуурын эргээр мөргөлчин эмэгтэйчүүд 90 км-ийн урт тойргоор гороо мөргөл хийх бөгөөд энийг Кора гэж нэрлэнэ.
1928 оны 5 дугаар сарын 14. Бидний аяллаа өртөө чигд биш. Заримдаа ойрхон явна. Заримдаа бүр 9 цаг орчим хурдтай давхина. Сикимийн хилийн өмнөх сүүлчийн зон Кампа зонг зорж хурдлав. Тэрний дараа Гангток хүрэх зам хялбар байх болно. Британийн элч төлөөлөгч Бейлийн гэрт очиж замынхаа тухай ярив. Хурандаа төвдүүдийг сайн мэддэг учраас бидний ярьсан зүйлд гайхсангүй. Нэг л зүйлд үнэхээр гайхшрав. Та нарыг өвлжөнгөө тэр өндөрлөгт яагаад саатуулав? Энэтхэг болон Их Британийн архивд хадгалагдж байсан төвдийн засгийн газартай харилцсан нууц захидлууд олон жилийн дараа ил болж энэ бүхнийг түүний тушаалаар хийсэн нь тодорхой болсон юм. Рерихийн анх төлөвлөж байсан зорилго тухайн үеийн нөхцөл байдлыг авч үзвэл энэ экспедиц амжилттай болсон гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ би уран бүтээлийн хэлж байгаа юм биш шүү. Учир нь тэр аяллахаа үеэр үзэж харсан шинэ газар нутаг, олж авсан газар зүйн мэдлэг, шин сэтгэгдэлтэй тулгуурлан асар том уран бүтээлийн галерей бий болгож чадсан. Тиймээс олол бүтээлийн үгүйсгэх аргагүй. Гэхдээ урлагийн хүрээнээс давсан бусад үндсэн зорилгоодыг авч үзвэл тэдгээр нь эцсийн дүндээ бүрэн хэрэгжиж чадаагүй. Өөрөөр хэлбэл Рерихийн анхны төлөвлөгөөнд байсан зорилгоод экспедицийн явцад бүрэн төгс биелээгүй гэсэн үг юм. Рерихийн Төв Азийн анхны экспедицийн хамгийн чухал үр дүнгийн нэг нь тэдний цуглуулсан хосгүй үнэт цуглуулгууд байсан юм. Тэдгээрийн ихэнхийг Нью-Йорк төргүүлсэн. Рерихийнхэн 1928 онд экспедицээ дуусгаж 1929 онд тэнгэр багнасан шинэ барилгыг нээх ёстой байсан юм. Анх төлөвлөснөөр бол 24 давхар барилга. Энэ барилгын хэмжээ, харьцааг ажиглавал ямар нэг далд бэлэгдэл шингээхийг оролцсон мэт надад санагддаг юм. Барилгын оройг буддын цагаан суврагаар чимэглэх ёстой байсан юм. Гэвч Рерихийн гэр бүлийг Нью-Йоркт буцаж ирэхэд байдал өөрчлөгдөж тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Луис Хорш барилгын ашиг орлогыг нэмэгдүүлэхийн тулд давхрын тоог нэмж 29 болгосон юм. Ингээд төлөвлөж байсан цагаан суврагын оронд орой дээр нь тэс өөр хар өнгийн чимэглэл хийсэн. Экспедицийн цуглуулгын музейд шилжсэн ба төвд цуглуулгын дотор зээгт наамал зураг, буддын шүтээн баримлууд, Николай Константиновичийн өөрийнх нь бүтээсэн их хэмжээний судалбар болон уран зургууд Америкт шилжсэн юм. Буддын модон барын хэвлэлүүд, ховор ном судрууд ч тэнд дунд байсан юм шүү дээ. Үнэлж баршгүй буддын цуглуулгууд ахин давтагдашгүй байсныг хэлэх нь зүйтэй. Мөн энэ үед амьд ёс зүй ном бүтээх ажлаа үргэлжлүүлсэн. Ийхүү нэг талаас энэ номоо бичих, нөгөө талаас уран бүтээлээ туурах Николай Константиновичийн хоёр том ажил үүнээс өмнө ч энэ үед ч гүнзгийрэн хийгдсэн юм. Энэ бүхэн Гимлайн судалгааны хүрээлэнгийн олон жилийн өмнөөс тасралтгүй явуулсан ажлынх нь үндсэн агуулгыг бүрдүүлж байсан юм. Рерих одоо ч гэсэн алтай тусалсаар байгаа. Яагад гэвэл тэрээр сэтгэж чаддаг, хүрээлэн буй байгаль орчиндөө санаа тавьдаг, хүн төрлөختний ирээдүйг боддог хүн бүрийг аврах том соронзон мэт татдаг юм. Зөвхөн Рерихийг залгамжлагсад төдийгүй тэрний тойрвол зохиол, нийгмийн үйл хэрэг, ялангуяа урлагийн бүтээлүүд, уран зургуудтай ямар нэг хэмжээгээр танилцсан хүмүүс Блаводи эсвэл зүгээр л Рерихийн нийгэмлэг гэх нэрийн дор нэгдэж байна. Тэр хүмүүс Рерихийн бүтээлийг уншиж судлахаас гадна аж амьдралаа сайн сайхан бас зөв зүйтэй авч явахыг үнэхээр их хичээдэг. Хүнд бэрх нөхцөлд философийн ертөнцийг үзэхүйн үйл хэрэг эрхлэнэ гэдэг бол үнэхээр асар их хөдөлмөр, маш их хөдөлмөр. Энэ бол ажлын өрөөндөө биш, харин морь,
саарлаг тэмээгээр явж хэрэгжүүлсэн үйл хэрэг шүү дээ. Николай Константинович бүх ард түмний ив нэгдлийн үзэл санааг хэрэгжүүлж, үүнийг эргэн сурвалжилж, уран зурагтаа тусган хүн төрлөختнийг хөтөлсөн хүн. Тэрээр хүмүүст хандан бид бүгд нэг. Хүмүүс бид нэгдмэл. Бид яагаад дайтах ёстой юм? Нэгнээ үзэн ядах ямар хэрэгтэй юм? Өөр шашин шүтлгийг яагаад хүлээн зөвшөөрч болдгүй юм гэж хэлсэн шүү дээ. Рерих уран зургуудаараа дэлхийн бүх шашныг харуулсан. Тэд юугаараа ялгаатай вэ? Гаднах байдал, зан үйлээрээ л ялгаатай. Гэхдээ мөн чанар нь бол нэг шүү дээ. Тийм болохоор өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Тийм ээ, бид өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй. Рерхийн тухай ярихад нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй. Тэр бол бүтлгүүтлийг амжилт болгон хувиргаж чаддаг хүн байсан юм. Тэр зүгээр л нэг өдрөөр эсвэл нэг ертөнцид амьдарсан хүн биш. Тэр бол бүхий л ертөнцид амьдарч байгаа хүн. Тийм учраас Тэнгэр газрын энгийн болон ер бусын бүх зүйлс Рерихт нэгэн зэрэг оршин байдгийг. Хүн ингэж амьдарч чадна гэдэгт гайхах зүйл огтхон ч байхгүй. Учир нь гэвэл хүн бүр эрд хорой хизээ нэгэн цагт игэл хүний мөн чанараас өөр ер бусын дотоод хүн оршин байдгийг ойлгодог. Тэрхүү дотоод ертөнцийн оршихуй нь Бурхны оршихуйтай холбоотой гэдгийг ч ухаардаг. Тийм болохоор энэ ертөнцийн талаарх бидний үзэл бодлыг дээд ертөнц рүү хөтлөх төгсгөлгүй урт цамын дөнгөж эхлэл гэж хэлж болох юм. Зохиолч, найруулагч, зурвилаач Сергей Циханович. Хөгжмийн зохиолч, хөгжмийн редактор Людмила Волкова. Зураг авалтын ажлыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн дараах байгууллага хүмүүст талархал илэрхийлье.